Гүзээлцэх нь бол улаан. Жимстэй цай уух мөч. Энэ үед сонгодог хөгжим төгс огцох юм аа. Сарвалны өгзөг бол улаан. Улаан өнгө бол ноён талхаа. Энэ хачин дуу чинь юу вэ? Энэ үү? Алдартай макарон хамтлагийн гүзээлцэх нь бол улаан гэдэг дуу байгаа юм. Одоо талхны чартын нэгт орж байгааг та мэдээгүй мүү? Хүй чимээр юм бэ? Хаашаа нь харахаа мэдэхгүй юм бэ? Яагаад ийм дуу тэргүүлж байгаа юм? Одоогийн залуусын сонсож байгаа дуунуудыг. Макароны дуу гоё биш гэж үү? Тийм самуурмаар дуу сонсоод байхаар чи хүртэл самуурч байгаа юм. За, Моцарт, Бах, Händel зэрэг сонгодог хөгжим сонсож бай. За юу. Мэдлээ. Энэ макарон байна. Тийм байна. Би тэр Үнэхээр үтсэн юм аа. Үнэхээр хөөрх юм аа. чи сая юу гэсэн бэ? Мака. Би итгэж чадахгүй нэ. Ой чи юу хийгээд байгаа юм бэ? Туган бэ. Ганц удаа гарын үсгээ өгөөч. Би сонгодог хөгжим зэрэг дээд зэрэглийн хөгжим л сонсдог юм. Тийм байх нэ. Сайн уу? Макарон. Чи энд юу хийж байгаа юм бэ? Юу хийх юм бэ? Өсөө янзлуулах гэж ирлээ. Макарон? Сайн байна уу ноён талхаа? Намайг макарон гэдэг. Макарон гэсэн үү? Зургатаар гардагаас хамаагүй хөөрх юм байна. Таныг талхчны хотын хамгийн шилдэг өсчин гэж сонссон. Та миний үсийг гоё янзалж өгч чадна хэвчтэй. Санаа зовхгүй. Хамгийн гоё загвараар гоёод өгөх болно. Тийм бидтэй ноён талхаа. Хөөе, та зүгээр ноён талхаа гарч ин хитрхийх чичрээд байх юм. Ноён талхаа, та чинь ийм л салгалдаг болчихж байгаа юм уу? Ийм залуугаараа та одоо яана? Ноён талхаа одоо яана? Ийм ээлдгээр надад санаа зовж байдаг болж байна. Макарон хамгийн гоё үс засалтыг хийж өгнө. Үнэхээр их таалагдж байна. Ноён талхч мундаг шүү. Үнэхээр талхчны хотын хамгийн шилдэг үсч юм. Баярлалаа. Хөөе сүү. Ноён талх угаасаа юм дууцуутай юм уу? Нөгөө үнэндээ ноён талх чиний дууг онцгой гэж хэлсэн. Юу? Тийм дээ. Яаж ч удсан ноён талх настай болохоор. Үнэхээр талхчны хотын хамгийн шилдэг үсч юм. Баярлалаа. Макарон гэлүү. Үнэхээр үзэгсэлнтэй байсан. Тийм. Макарон. Хоолой нь ямар гоё юм бэ? Бүжиг, гадаа төрх үнэхээр хамгийн шилдэг дуу юм. Бүгдээрээ сайн уу? Өнөөдөр ялгүй чихэрлэг гэдэг нэртэй шин дуу маань цацагдсан. Ялгүй чихэрлэг гэдэг дуу бол чихэрлэг амттангуудтай хамтдаа бүжгэлдэг дуу бөгөөд хичээн бүлээн бэлдсэн цомог болохоор бүгдд нь таалагдах баха. Шин цомог гаргасан гинүү. Нэр бол ухаан байна уу? Юу болоод байна? Ноён талхаа сүүпүр макароны 10 цомгийг худалдаж авсан гин. Нөгөө би Ингэж дуучдад ухаанаа алдаад байх юм бол мундаг өсчин болж чадах уу? Таач гэсэн энэнд нэг юм хэлэл дээ. Дээд зэрэглийн хөгжим сонсож байж л өсч гисэн сайн засна гэж хэлдэг үсттэй. Тийм шүү. Сонгодог хөгжим бол шилдэг нь. Гэхдээ яагаад яг ижилхэн цомог 10 ширхгийг авсан? олон цомог авах тусам эрхийн бичиг олон гөгч, гарын үсэг зуруулах, шүтэн бишрэгчдийн өдөрлөг сонгогдох боломж нэмэгдэнэ. Гарын үсэг зуруулах үлддэг. Олон цомог авах юм бол сонгогдох магадлал нэмэгдэх. Тийм ээ. Бүр хэдэн 10 ширхгээр нь авдаг шүтэн бишрэгчд байдаг. Дайрны дээрээс арай хийж төлж байж цомог авахд 100 мянгаыг үрж байдаг. Ноён талх чам шиг ингэж дуучид дагаж гүйсэн бол өдөд мундаг өсчин болж чадах байсан уу? Тийм ээ.
Тэгэлгүй те. Сүү. Уучин сонирхохоо болоод үс засаг тал анхаарлаа хандуул. Алуу. Хүү, шүтэн бишрэлтийн уулзалтанд очихгүй өнгөрөх шагсан байна шүү. Цомог их авах тусам сонгогдох магадлал ихснэ гэсэн үг. Макарон уулзалтан дээр тааралдъя. Үгүй. Дахиад хасагчлаа. Харин угаасаа сонгогдохгүй юм байж яг ч бүтэн 10 цомог авдаг байна. Нэг талах бүр 1000 ширхэг цомог авсан гэсэн. Юу? 1000 ширхэг ээ? Өвд тэр талхнаас л болж байгаа юм. Хэлэх чуг алга та. Тэр яхав энэ ноён талх хайцсан болоо. Тийм ээ. Макарон. Ямар Бинч тань хоо. Сайн уу хараа? Макарон. Ууцаагүй утсан байна шүү. Миний засалт байна. Ингээд. Заамаа. Дараагийн хүн ирээрэй. За. За, сайн байна уу? Намайг дэмжиж хүрэлцэн ирсэнд баярлалаа. Анх удаа ярьж байгаа юм уу? Таны нэрийг хийн гэдэг вэ ярих мэ? Брэд Питт тийм ээ. Брэд Питт. Гоё нэртэй юм аа ярих мэ? Миний нэрийг гоё гинэ. За одоо гараарай. Цаг багуу. Ийм хурдан уу? Юу ч хийгээгүй байхад. Ноён Брэд Питт. Дараа дахин уулзъя. За. Надтай дахиад уулзна гэж. Гэхдээ энэ хүн суугийн захирал ноён талхтай ямар адилхан юм бэ? Хүргэлт ирлээ. За. Яагаад ийм их юм ирдэг вүлээ? Хүлээ. Яагаад хүний юмд гар хүрээд байгаа юм? Би үнэндээ зүгээр л авсан юм аа. Би бүгдийг зөөчих болохоор битгий орно. Ноён талх ийм их юу авсан болов? Харин тийм ээ. Макароны дэмжигчийн гэрэл ямар хөөрхөн юм бэ? Хайртай шүү макарон. Сүм цагаан макарон. Макароны хүүхэлдээ богино цамц өсний даруулах хүртэл. Одоо баярлуулад үзэх үү. Дэмжигчийн гэрэл энд тавиад хүүхэлдээг нь Ноён талхаа. хүлээгээрэй. Юу л да надад танд хэлэх юм байна ирэх юм бэ? Юу юм бэ? Би 5 дахь өдрийн орой эрт тарж болох уу? Уг нь 5 дахь өдрийн орой макароны тоглолт болох юм л да. Юу? Макароны тоглолт тоо? Тийм ээ, макароны шин дуу гарсан болохоор тоглолт болно. Тасалбар. Юу? Тоглолтын тасалбар хаанаас олох юм бэ? Тэр тухайд бол интернетээр захиалчхад л болно. Тасалбар зардаг хуудас руу ороод суудлаа сонгох хэрэгтэй. Өрсөлдөгч олонтой болохоор санаа зовж л байна. Гэхдээ та санаа зовох хэрэггүй. Би тасалбар авахдаа нэг ч удаа бүтгүүл гэж байгаагүй шүү. Болчихлоо. Би тасалбар авахдаа бүтлгүй идчихлээ. 1 минутын дотор зарагдаад дуусгаж болдго юм уу бурхан минь. Би ч гэсэн макароны тоглолтыг үзмээр байна. Сүү минь зүгээр зургаар үзэж болно шүү дээ. Ноён талхаа та хаашаа явах гэж байгаа? Яагаад ингэж баах юм өмсчихөө вэ? Өнөөдөр үсчдийн холбооны уулзалттай. Явчгаад ирдээ. Би ч гэсэн үсчдийн холбооноос урагдмаар л байна. Сүү макароны тоглолт үзнэ гэв үсттэй. Нэрээ тийм. Макарондаг ууч үзээрэй. Тоглолт нь арай л эхлээгүй ах шиг байна. Ноён талхны өрөөг цэвэрлэж дуусга. Өнөөдрийн тоглолт үнэхээр сайхан болсон хаа та. Тэр талхыг хардаа. Макароны ээж бүрдлийг бүгдийг авчиж. Энгийн талах биш бай. Жинхэнэ макароны шүтэн бишрэгч байна. Түттүрүрүү түттү. Юу вэ? Газар хөдлөлт үү? Ийм юм гэж байгаа. Энд чинь ноён талхны өрөө макароноор дүүрчихсэн байна. Сүү хаашаа хүрээд ирдээ?
Чоко, яасан бэ? Тэрийг харда. Юу вэ? Сүүн цагаан макарон хайртай шүү. Сүүн цагаан макарон хайртай шүү. Талх халзан болсон нь. Болчихлоо. Таалагдж байна уу? Юу? Муухай байна. Эртэд намайг ирэхэд бас л ингэж зассан шүү дээ. Сүн крем, нэрс, гүзэлзгэн дээр элс чихэр цадсан шинэ юм алга. Сайн харда. Танахыг юу гэж ярьж байгааг унш. Уйд гартай. Мод болж байгаа стикер застаг газар олох. Дараа чи мэдээ. Талх үсчний газар маргааш юм мартагдсан түүх болсноо. Талхны муглаг хотын иргэд тэдний үйлчлэгийг модноос хоцорсон гэцгээж байна. Энэ бол чухал сэдв. Сэтгэлдээ хуваалцсан уу? Талх үсчин үү? Тэр хуучны газар руу хинж очихоо байсан. Яасан өөдгүй зөөлн талах вэ? Сэн үү? И хаана байна? Ийшээ ирэх гэсэн шүү дээ. Оо, хайганд. Яагаад ийм юм болоод байна? Миний засалд үнэхээр хуучирчсан юм гэж юу? Эхмээ, цай уу? Тайвширхаг хичээ. Царай чинь тааруу байна. Эртэд намайг ирэхэд бас л ингэж зассан шүү дээ. Тэр хуучны газар руу хинж очихоо байсан. Үсээ балбах шатлаа шүү. Чадахгүй. Би мундаг гэдгээ мэдэж байна. Яаж вэ? Талхны зах. Үгүй айлгүй дээ. Яасан? Юу болсон? Та үнэхээр болохоо байжчихжээ. Юу яриад байна? Ийм байж болохгүй. Халзан үсчин гэвэл Үс чи яаж үсгүй байж болох юм бэ? стресснээс болж үс ундаг гэдгэлтэй. Хөөх юм. Мэдээ үзээд ингэчихлээ. Байцаараа. Би стресстэйгүй. Нэрээ тийм. Санаа битгий зав. Үсийг чинь янзлах арга олчлоо. Энд чинь яаж нэмэр болох юм? Би тань дээр үр суулгачихлаа. Дээрээс нь ургал харцгагч хийгээ. Тийм ээ. Сайхан үнэртэйч байна. Ямар төрлийн уран бол юм? Гат ус. Гат ус хурдан ургадаг. Нэг л мэдээ толгой дүүрэн авчтай болбол. Окгүй. Би талхуулахаас цэцэрлэг биш шүү. Үзээд алдаа л да. Нэрээ ирэх юм ээ. Зөөлөө иллэг хийл ус ургадаг гэсэн. Шинийг ургах нь харъя л да. Олчихлаа. Юу олчихлоо гэж? Өндөг гурил халзарсан хэсгийн чинь үсийг ургуулж магадгүй. Байцаараа би халдсан болоогүй. Тийм байна. Би жаахан халдарсан юм байна. Хүйт мэй. Өглөө гэхэд бүх асуудал байхгүй болно. Шинэхэн өдөр халзан усны асуудал ариллаа. Арилсангүй бүр хажим болчихож. Одоо би мангас болчихлоо. Байна уу? Эрхмээ та ажилласаа хоцроод байна. Үйлчлүүлэгчид хүлээгээд байна шүү. Би цаг хүлээж байна шүү. Тийм ээ. Үсчин чинь хааж ичихсэн юм. Үйлчлүүлэгчтэй. За би очлоо. Миний баажуга царайг. Ямар их хоцорч байгаа. Малгайгаа унгаж эрсдэл гаргаж болохгүй. Тэнгэрийн авралаар малгайгаа унгасан. Одоо ойрхон байна шүү. Яагаад угаад байгаа юм
бол? Ноён толгой. Ямар нэг юм дуугарл да. Юу болсон бэ? Тэнгэр минь энэ юу вэ? Наад үс чинь яаж гисэн юм бэ? Би чинь үс чинь биш үү? Ямар муухай харагддаг юм бэ? Энэ амар далгыг явуулаад Зарим Үсчний үс халцрах гэж байгаа юм шиг байна. хэрвээ эдний дүгсээ засвал би бас халзарх уу? Ай Марима. Гүйц би өнгөрч. Чамаас л болж байгаа юм. Чи хаалга онгойлгосноос болж миний малгай хийсэн. Тайвшир та. Тийм муухай биш л байна шүү дээ. Тэгэд жайтайхан харагдуулах аргагүй ажил таараа. Муухай биш ээ. Миний цах нисээд явах нь. Одоо би яах болж байна? Тэнэг цэцгэн зангилаа болох уу? Утгагүй юм. Би өнгөрч. Засалгүй шүү. Шин мэдрэмж бас орчин үеийн. Энэ гоё харагдаж байна гэж юу? Тийм ээ. Бүгд л дог засалт байна гэж хэлэх болно. Тийм гэж юу? Хөөх, үс нь дог юм а. Тийм ээ. зүгээр л гайхалтай. Ор чадварын бүр биширч эхлэв. Ямар гайхалтай загварлаг юм бэ? Гайхалтай. Шин загвар уу? Би үсээ засуулна. Хийлээ. Өдөр ирэх тасам оёо байна шүү. Хог хэмэг ахад өчлөө эрхнэ. Би ноён талхтай адилхан болмоор байна. Ямар сонгодог залуу вэ? Ноён талха энэ загварынхаа Нууцасаа хуваалцаач. Бид ч гэсэн дог харагдмаар байна. Иргэдийн ярьдаг. Тийм ээ. Хотын хамгийн дог газар бол талхны өсчний газар. Сайн уу? Таны шинэ стил хүүхдүүдийн Би цаг авъя. Талдартай болж чадлаа. Чи ээлжи хүлээлтээ. Би гадаа хэдэн цаг хүлээсэн шүү дээ. Хог байна уу? Миний үсээ Ноён засаад талхаа. ноён талхаа. Миний үсийг засаад өгөөч. Ноён талхаа. Ажилтай наашаа хар. Шокогийн сохор болцоо. Залуухан шинхэн нарийн бовнууд их цахгүй юм а. Уурн савсан халуун амьдрал аз жаргалтай гэрлэлтээс илүү хэрэггүй. Тэр нууц шүү дээ. Ганц би амьдрал л сайхан байх. Гэхдээ дараа нь харамсан да. Тэрч зөв шүү. Чи ямар шалтгаан тоочих гэв? Өдийн насан дээр нөхөр хүүхдээ бочих ёстой ш. Би хөөрлөө. Шоко, яг юунд хойцсон бэ? Шоуны суулаа хожчихлоо. Моорон бялонууд Бродвейн шоунд тарж байгаа шинэ мюзикл. Хөөх, хөгжилтэй байхдаа хинтэй хамт явах юм? Мэдээж ганцаараа. Мэдээж хацаараа гинэ. Шоко, энэ чинь асуудал штэ. Гэрлэггүй байсаар нас чинь явчихлаа. Явж найз залуутай танилц. Нэр нь Цагирган бов. Манай хөршийн хүү байгаа юм. NYB-г онц дүнтэй төгссөн хүндэт төгсөгч. Мацагийн гишүүн тэнд зөвхөн сууднуудыг л авдаг. Johnny Bidon-ы хамгийн залуухан захирал. Жилд бараг $100 олдог байхаа. Ямар их мөнгө вэ? Тэр юу ч биш. Төгс биетэй. Өөхгүй. Дан нүүрсус. Мөн эрдэмтэн зураач мастер тоогооч. Шоко. Би чамайг өөрөө танилцуулаад өгье. Би лав гэрлэнэ. Нэг уулзаад үзээ. Хөө, сонсон л юм. Тооцоогоо яаж авах вэ? Би явлаа. Какао. Хин бэ? Хадагтай доонод чамайг ийм амттай гэж хэлээгүй дээ. Миний нэрийг Үгүй. зөв. Энэ нарийн боовнуудын яриад байдаг тэр залуу. Төгс бийжэл. Би бай. Цагирган. Ямар хачин залуу вэ? Мэдрэл мод. Ийм хурдан буцаад ирсэн Шоко. Бид хоёртай хамт илүү цагаар ажиллах уу? Ууран бялууны үзэгчдийн сэтгэл тийм сайн биш байгаа Бид гэсэн. хоёртай хамт үлдэх. Одоо энэ чиний гэр. Энэ хурч муухай юм. Цагирган бава эндээс явцгаая. Тэгэлгүй яах вэ? Эвэн сахигддаг машинаар надтай хамт явах ямар байна? Зүгээр л юм. Суудлан туглын сайн чанарын арьс.
Өсгөгч цөөн тоогоор гарсан зам. Хөгжин болохоор энэ чимээг би мэднэ. Миний какао өссөн бололтой. Хөрөгчөнд үлдсэн хоол байгаа. Мөгөө талах минь. И чамайг 5 одтой газар руу аваад яв. Хөөх. Гайхалтай газар байна. Анзаарсан бол ашгүй дээ. Захиалга өгөх гэж саргаран болдгийм. Тийм ээ. Урьдчилгаа $1000. Мөгөө үгүй. Миний захиалганууд цэсэнд байхгүй. Бүгдийг зохицуулна. Энд хийх нь намайг танд. Юу байцаараа юу гэнэ? Стефан Абдгавья. Ирэх минь. Энэ юу вэ? Тийм ээ, тийм. Төгс болгосон хоол. Их гоё байгаа үз. Органик хамт цаанаа л өөр байдаг юм уу? Тийм ээ. Хамттай юм шиг байна. Үндсэн хоол нь хизээ ирэх юм? Стейк. Үгүй. Чи зүгээр биз? Мах хэдвэл нарийн бав муухай болдгийг мэддэг юм уу? Тэгээд чи шарсан мах үхлийн аюултай химийн бодисоор дүүрэн. Мах хэдвэл чи өөрийгөө хорлож байна гэсэн үг. Дотроо махта нарийн бав үнэхээр өрөвдөлтөй. Тогийн газар яагаад ийм юм яриад байгаа Юу юм бэ? яриад байна? Сони юм бэ? Хоол идэж чадхаа байж чадлаа шүү Өөрөө дээ. их ухаантай гэж боддөг юм ах та. Ямар мангар амтан бэ? Ахиж хизээч уулзахгүй. Бас юу вэ? Хин бэ? Сайн уу талах минь. Тэр чин гадаа байна. Өглөөний. Юу? Яагаад манад ирсэн юм бэ? Аюулаа дасгалаа хийх хэрэгтэй шүү дээ. Алив, явцгаая. Намайг хааш нь авч яваад байгаа юм бэ? Гүйвэл бодисын солилцоо чинь сайжирна. Бас сэргийг байх сайхан арга. 10 хоногийн өмнө миний хугацаа дуусчихсан юм шиг санагдчих. Ингээд залхуураад байх юм бол миний тооцоосноор 27 хоногийн дараа хугацаа чинь дуусна. 27 хоног уу? Нэрээ баймаар байвал гүйж эхэлдэ. Чи Үйсний дараа сайн шингийн юм уух хэрэгтэй. Та хоёр захиалга өгөхөд бэлнэ үү? нэмэлт мөстэй американо. Үгүй. Бас яав да. Кофений гол орцнуудаас болж өдөр тутамдаа авах ёстой Д витамин төмөр авч чадахгүй. Шинэхэн шахсан байцааны шүүснээс хоёр. Цагирган баава. Би кофе уумаар байна. Миний өмнөөс захиалаад байж болохгүй. Тако. И анхудаа зөөлөн талханд байцааны жуус захиалж өгч байна. Ер нь бол би сонгоны жуус, цагаан гадаа жуус, мөн аэрофрутын жуус захиалдаг байсан. Зөвхөн чамд зориулж шинэхэн шахсан байцааны жуусыг хадгалсан юм. Энийг бол агж хизээч мөстө макачино энтер уух хэрэггүй болно. Төлөө. Тако. Чамд байцааны жуус авчирлаа. Намайг тайвархад өгөөч тээ. Талах минь спорт машин хурдан гэдгийг мэднэ үсттэй. Үгүй. Надад хамаагүй. Шоко. Хүү яагаад ажлын цагаар унтаад байгаа юм бэ? Зогдолж байсан байна. Сайн уу талах минь ийм их уурагтай цагирхан боовыг хараагүй л үсттэй. Манай сургуулийн дүнгийн хуулга Үгүй. семестр болгон дандаа онц. Миний альбом өрөө хардаа хансаг байгаа үз. Би залуудаа. Яадаг тэнэг вэ? Цагирган баава. Өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм бэ? Ажилтай байхад битгий хүн рүү зурус бичээд бай. Ахиж битгий залгаарай. Тако. Миний буруу байж ахад ганцхан боломж олгож чамаас гүйч. Яаж хүрээд ирвэ? Чамд зориулж онцгой юм бэлдсэн. Редвигийн эхний игнэнээс албан газрын хий үзэгдлийг үзнэ. Мюзикалд дуртай юу? Би хязгаарч чамтай явахгүй. Юу? Энэ тасбарыг арай хийж олж авсан штэ. Чи Редвигийн их дуртай үстэй. Хойч байна. Хойч байна. Сүүлийн удаа боломж олгооч. Яагаад үзэгчд байхгүй байгаа юм бэ? Чи аянда харна. Одоо эхлэх гэж байна. Өнөөдөр ахад хичээж ажиллалаа. Миний хүсэл бол ганц би зөөлөн талхны сайхан амьдралаар амьдрах. Миний хадгалсан ганц хүний аялал ямар хөвгөлтэй байх вэ? Албан газрын хий үзэгдэл мөн үү? Үргэлжлүүлээд үз. Талах минь хаач гэж байгаа юм бэ? Цагирган бав. Чи ганцаараа хооллож, ганцаараа кино үзэж, ганцаараа аялалд явах юм. Ингэж яаж жаргалтай амьдрах юм бэ? Ахиж хизээч ганцаараа байх шаардлагагүй. Чамд би байна. Баян царайлаг бас чиний. Намайг талхны мухлаг хотын хамгийн жаргалтай цагирган бав болгож. Цагирган бав минь анх танилцсан цагаас хойш би чамайг хайрлсан. Шок минь.
Цагирган баав минь. Браво! Браво! Какао минь ямар байна? Ирээдүг хамт бодоход бэлнэ үү? Анх танилцсан цагаас хойш би чамайг хайрлсан. Намайг аз жаргалтай. Тэвчээр минь алдарлаа. Өөрийгөө хэн гэж бодсон юм болоо. Какао гой, какао хүлээж вэ? Шоко гэж. Какао биш, шоко. Какао битгий яваач. Би чамд хитрхи гангатна гэж бодоод айгаад байгаа мó? Үгүй. Би махыг нь хизээж дасгал хийхгүй. Бас өдөр болгон кофе уух болно. Үгүй. Амьдралаас битгий ийм амархан бууж өг. Би бууж өгөөгүй. Чи яагаад өөрийгөө бусдаас илүү гэж боддог юм бэ? Ой, Шоко, юу хийж байгаа? Сүү? Юу өмсчихсэн юм бэ? Цагирган баав намайг уучлаарай. Эртхэн хэлэхээс тавьсан юм. Үнэн дээр би сүүтэй уулздаг юм л та. Одоо чи намайг тавиархна үсттэй. Наад чинь нөхөр болж чадна гэж юу? Какао яагаад чи хөгзөрчгөө юу? Чам шиг сайхан бүсгүй, над шиг баян, царайдаг, ухаадаг залуутай насан турштай амьдрал. Ашхууныг асуудал туслаа. Би зөгцүүлчихлаа. Намайг уучлаарай, Шоко. Би чамайг тэгэж боддог гэж үнэхээр бодсонгүй. Их хэцүү байсан байх та. Үгүй шүү, үгүй. Тийм биш ээ. Би зүгээр л Би ч гэсэн чамтай адилхан боддог. Тэгтээ байна. Яг одоо би ажиллаж бодно гэж амласан. Хизээ нэг өдөр мундаг үсчин болоод би Эхлээд тэнийг цагирган бав. Одоо бас сүв. Өнөөдөр бүгд намайг яагаад байгаа юм бэ? Загварын хаан талах. Өнөөдөр хайчих уу? Ажлаа хийхгүй юу хийж байгаа юм? Ноён талхаа энийг хардаа. Энийн дээр өсчний газрын үнэлгээ өгдөг юм. Манай өсчний газар ч гэсэн байна. Юу? Манай үсчний газрын тухай сэтгэгээд л байгаа юм. Оцовьяастай үсчин, үс гоё болоод газар, энэ насны маань үсчин. Магтаалаас талхаж байна шүү. Доош нь гүйлгээд үзтээ. Хувцлалт нь инээдтэй. Завгүрийн мэдрэмж үгүй. Завгүр алааж. Энэ одоо юу вэ? Эдний хувцлалтыг юу гэнэ үү? Харин тийм ээ. Өсчний газар үсээсээ застдаг байхад болно шүү дээ. Үгүй дээ. Одоогийн үйлчлүүлэгчид ч ажилчдын хувцсалтыг хүртэл ямар их хардаг гэж бан од багш нарыг мэддэг юм уу? Үйлчлүүлэгчдэд яаж харагдах нь ч гэсэн чухал шүү. Ажлын хувцас тийм чухал юм уу? Тэр мууг нь гурвуулаач гэсэн хийгээд өмсөе. Тэгс ингэс хийсэн ажлын хувцас хийх юм бол бүр ч их муу хэлвэл. Яхаар юм бол тийм хамгийн шилдэг загвар зохион бүтээгчид даатгахад л болно. Маннаган хүнтэй өрсөлдөн төрүүлсэн. Талагчны хотын хамгийн шилдэг загвар зохион бүтээгч бол Андре Бам. Маш их баярлалаа. Энэ юу вэ? Project Banway гээд хамгийн шилдэг загвар зохион бүтээгчдийг шалгаруулдаг нэвтрүүлэг байгаамаа эрхмээ. Андре Баны эзэн төрүүлжээ. Энэ талх тийм мундаг юм уу? Шоко хурдан залгахгүй юу хийгээд байгаа юм? Өөрсдийнхөө ажлын хувцсыг даатгая. За. Энэ одоо юу вэ? Мөнгө өгч ажлын хувцас хийлгэж байж би өөрөө очих ёстой юм уу? Андрей Бан хитрхи завгүй болохоор бид нар очиж байж л уулзах чадна гэсэн. Завгар зохион бүтээгч завгүйдээ юу шалах вэ? Талагчны хотгоны хамгийн шилдэг үсчнээс илүү. Хатан талаасаа эхлээд шинэлэг юм аа. Аргагүй шилдэг загвар зохион бүтээгчийн дэлгүүр юм да. Тавтай морилно. Загвар зохион бүтээгч Андре Бам байна. Сайн байна уу? Уцаар ярьсан ноён талхны өсчний газрын ажилтан Шоко байна. Талхны үсчний газрыг мэдлгүй яах вэ? Хувцлалт нь хитрхи хөндөө шүү дээ. Нөгөө ноён талх уу? Царай муутай, цахлан муухай юм. Юу гэнэ үү? Санаа зовлтгүй. Миний бэлдсэн хувцсыг өмсгөтөл энэ ч гэсэн загварлаг од болж чадна. Хардаа. Наша хүрээд ир. Чамд зохих хувцас сонгоод үе ноён талх. Ноён талхаа очиод өмсөд үзээ. Загварлаг од болж чадна гэж байна шүү дээ. Энэ загвар бол сонгодог барбар загвар. Мангара? Мангар гээгүй. Үсчин гэдгийн барбар загвар гээд байна. Мангар минь. Энэ хувцас бол Английн Лондонгийн 500 жилийн түүхтэй үсчний газраас шууд гараад ирсэн юм шиг харагдах барбарын загварыг харуулахын тулд мэрэгжилтнүүд тансаг торгоор хатгалт бүртээ сэтгэлээ шингэн хийдэг юм шүү. Ямар байна? Үнэхээр эгдүүтэй гоё байгаа биз? Над ч сонгодог гоё байх шүү. Ийм болохоор л Андрей Бан гэдэг байх нь.
Надад онцгүй байна. Над чи гоцовьяастай үсчнийг ийм энгийн хувцас өмс гэж байгаа мó. Илүү онцгой ховор авангард хувцас байхгүй юу? Юу? Энэ хөдөө царайтай талх чинь бас болно л доо. Загварын мэдрэмж хүн бүрийнх өөр. Онцгой хувцас ч гэсэн бэлдчихсэн байгаа. Come on. Энэ загвар бол Францын хаан 3 дугаар айныгаас сэдвлэн хийсэн Outүрэ Ковтүрэ шүү дээ. Авангард маягийн хэлбэр дээр ганган цэцгний хэлбэртэй юм шиг харагдуулах загвар шүү. Яа, хэн таалагдаж байна? Элигаас надад яг тохирно. Би энэ хувцсыг харж байсан юм байна. Хаан. Францын загварын 7 хоногт уу? Хаадын удмын шоун дээр үү? Үгүй ээ, зээд үгээхэн цэцэрлэгийн урлагийн үзлэгтэй. Энэ харал да. Миний зөв байгаа үсттэй. Сүү гой. Энэ одоо юу вэ? Цэцэрлэгийн хөнгөтийн урлагийн үзлэгийн хувцас өмсөх юм уу? Шилдэг загвар зохион бүтээгч мөн юм уу? Ийм инээдтэй хувцас биш, чадварлаг үсчин гэдгийг мань харуулж чадах хувцас игээд хэлдэг. Тийм хувцас ч гэсэн мэдээж байгаа. Эндээ хүлээж бай. Энэ чинь юу вэ? Хайч хувцсанд нь алдчихсан байна. Энэ бол үсчний бэлэгдэл. Хайчиг санагдуулах Сөсрис лүк загвар. Үсчинтэй үргэлж нэг бие юм шиг хамт байдаг хайчиг хувцсан дээр наасан байгаа юм. Энэ дажгүй юм захиралд яг болж байна. Энэ дажгүй юм танд яг болж байна. Яста нэг тэр хөлнч нугарахгүй, бариулаас нь болоод урдхан ч харагдахгүй. Яаж ажиллаа хийх болж байна? Тийм байна. Ийм хачин хувцас надад өмсүүлж байгаа мó. Мэдрэмжгүй загвар зохион бүтээгч. Юу? Чиний загварын мэдрэмжгүй байхгүй шүү. Тохгүй. Юмч харагдахгүй байна. Илүү тухтай хувцас аваад ирэг. Хүлээж бай. Тухтай хувцас харуулъя. Энэ ястай энгийн байгаа биз? Искини аргас байгаа юм л да. Эн чин дэндүү нарийнх юм аа. Арай хөвсгөр юм байхгүй юу? Байгалийн төрхийг харуулсан West Master загвар байгаа юм. Ямар вэ? Хөвсгөр байгаа биз? Юун өсөн бөмбөг вэ? Үсгүй гөлгөр юм байхгүй юу? Үсч байхгүй гөлгөр хувцас. Ахмад 8 алж. Энэ заваарсан 8 алжны хөл чинь юу вэ? Энд дүү аюултай байна шүү дээ. Жаахан амар тайван хувцас өгөлдөө. Тэгвэл их тайвны бэлэгдэл тагтааны хувцас. Их тайван. Инх тайван тагта альж хамаагүй санаан тарах хувцас аваад ирэг. Яагаад ч төвчихгүй юм байна? Өөрийнхөө бүх цуглуулгуудыг харуулад байхад бүгд таалагдахгүй байна гэж хэлсэн хүн бол чи анхных. Ноён талха Андре Баангой танд их ууралж шиг боллоо. Зүгээр л хүссэн зүйлээ тодорхой хэлэлдэ. Юуг нь тэгж хөндрүүлж боддог байна. Авангард тэгээд загварлаг. Гэхдээ энгийн орчин үеийн хэрнээ хэтрүүлэггүй. Өвөрмөц хэрнээ даруухан харагдах хувцас үзмээр байна шүү дээ. Чи ойлгов уу? Өөрийн чинь хүсэж байгаа тэр хувцсыг би чамд харуулах л болно. Мэдвүү ноён талахгүй. Ноён талха зүгээр гэж үү? Андре Баангой их ууралж шиг болсон доо. Санаа зовох юм байхгүй. Би ямар болохгүй юм хүсээд байгаа биш үү? Хамгийн шилдэг загвар зохион бүтээгч тэр зэргийн хувцас хийж чадахгүй байх гэж байх уу? За тэр яг өнөөдрөөс эхлээд дасгал хийж эхлэе. Дасгал уу? Гэнэт яах нь вэ? Загварыг төгс болгодог зүйл бол бие шүү дээ. Хамгийн шилдэг хувцсыг өмсөхийн тулд хамгийн сайхан биетэй болох хэрэгтэй. Хөөх, гайхалтай. Өнөөдрөөс эхлээд тамийн бэлтгэл эхэлнэ. Сагсуу муу талах. Миний загваруудыг гутаана гинэ. Өнөөдөр мэдэрсэн гутамшиг 10 дахин нугулж өгнө. 7 хоногийн дараа. Ёо, ноён талах. Таныг хүлээж байна. За, миний хувцас бэлэн болсон уу? Тэглэггүй дээ. Хамгийн шилдэг ажлын хувцсыг харуулъя. Хартаа. Миний хувцас хаана уу? Энд байж л байна штэ. Энэ хувцас ямар онцгой гэж. Юу онцгой вэ? Юу ч харагдахгүй л байна да. Энэ бол жинхэнэ ухаалаг загвар. Зөвхөн IQ 100-аас дээш бол харж чадна. Юу? IQ 100? Тэгнэ тэр хувцас нь бүр өвөрмөц байсан юм. Тэгээд л надад юу ч харагдаагүй юм байна л да. Энэ хувцсыг хараач. Өнгө загвар жинхэнэ шинэлэг хувцас байна. Хаана хувцас байгаа юм бэ?
Юу ч харагдахгүй л байна шүү дээ. Юу гэж байгаа юм? Ийм ганган хувцас байхад харахгүй байна уу? Шоко, чиний IQ чинь 100 хүрдэггүй биш үсттэй. Юу гинэ? Аргагүй онц сайн харж байна шүү. Хаалгадна гэж мэдсэн юм. Өмсөд үзэхүү. За, тэгхүү дээ. Аашта талханд миний бүтээлийг утаагаад байлоо. Өнөөдөр чи булаа болно. Бурхан минь, энэ талх чинь юу вэ? Булчи юм байна. Бурхан минь. Ноён талхаа та дасгал хийгээд байсан. Үнэхээр сайхан бийтэй болжээ. Хүмүүсэд бид ямар эвтэх юм? Яг л юу ч өмсөөгүй юм шиг. Хөөх, таны бие тэр жигтэй булчин шүрмэс байна шүү дээ. Бүгд л энэ хэрийн булчинтай байлгүй дээ. Одоо ингээд үс чиний газар руугаа явах уу? Сүү, Шоко, дагаад явахгүй юу хийгээд байгаа юм? За. Ноён талх. Яагаад хам хувцас тайлаад тачихсан юм бэ? Энэ шоколадчиг булчин карта яаж юм яалгардаг байна? Тэний ганцгой гэж бодсон чинь булчин юм байна шүү дээ. Энэ талхыг ямар гуйлаар хийсэн юм болоо? Ямар сайхан бийтэй юм бэ? Алтан гартай гэж бодсон чинь би чинь бас алт юм аа. Хэтрүүлж байна. Хөөх тэр булчингийн хардаа. Гоён харалтай. Хувцаач өмсөхгүй ус засаж байхад үйлчлүүлэгч бүр ихсэд байна. Хотынхан сонирхоод их хэрж явах шиг байна. Сүү, Шоко, ажлын хувцсны ачаар үйлчлүүлэгч нэмэгдсэн болохоор эргэжүүлж гисэн Андре бан захиалга өгнө. Мэдлээ. Ноён талх үнэхээр гоё бийтэй юм аа. Хөл бөмбөгийн хаан талх. Хөл бөмбөгийн жинхэнэ өрсөлдөөн эхлэх цаг боллоо. Хөл бөмбөг тоглож чаддаг бол хүрээдэр. Талхны мухлаг хөл бөмбөгийн баг. Нэг хоёр. Шоко, сүү бас гашилчихсан юм уу? Юу хийгээд байгаа юм бэ? Талхны Монголын хотын хөл бөмбөгийн баг шалгаруулалт явуулж байгаа. Сүү ормоор байна гинэ. Хөл бөмбөгөө? Сүү хөл бөмбөг тоглох юм уу? Ноён талхаа өглөөний мэнд. Сүү, чи их хөөрхөн мөрөөдөлтэй юм аа. Шалгаруултнаас өмнө чамд ганц хоёр юм зааж өгье. Хөөх, ноён талхаа та хөл бөмбөг сайн тоглодог юм уу? Олон жилийн өмнө манай багаас намайг л харах гэж очдөг байлаа. Хөөх, цааш нь яриад өгөөч. Хэдий өмнөх амьдрал минь тодорхой. Дасгалжуулагч миний мундаг чадварыг харсан ч намайг өөрийнхөө минь тоглуулаагүй. Үндэсний шигшээ тоглолт болж байлаа. Би тэдний төлөө тоглоно гэдээ амлажсан байсан юм. Манайх 10 оноогоор хожигдож байлаа. Багийнхан буугаад өгчихсөн. Ёс суртахууныг ч мартсан байлаа. Гэхдээ намайг талбайд гарангууд байдал эргэнэ гэдгийг бүгд мэдэж байлаа. Эсрэг бага байжуулах бүх бохир аргыг хэрэгэлсэн. Гэхдээ тэд миний хаанч хүрэхгүй. Эртэл авсан ч гэсэн багийнхныхаа урмыг хугалж болохгүй гэдгийг мэдэж байлаа. Би буцаад талбай руу гарсан. Би чадсан. Эсрэг багийг ганцхан онооны зөрүүтэйгээр ялж чадсан. Энийг л тэмцэн гэдэг юм. Ялахын төлөө байга бүх хүчээ шавхах хэрэгтэй байдаг. Гайхалтай юм аа эрхэмээ. Үнэхээр шүү. Хөл бөмбөг яаж мундаг тоглохыг цаагаад өгөөч тэхүү. Сүү, спортоор хичээлэх нь зүгээр нэг тэмцээнд орох биш. Байга бүхнээ зориулах нь чухал. Би дасгалжуулагч байгаа цагт чи сайн тоглож байна. Тийм ээ ноён талхаа. Би сурахад бэлэн. Өнөөдөр энэ хоёр яагаад оройтод байна? Юу болоод байна? Дойг байгаа биз? Таалагдж байна уу? Жинхэнэ хөл бөмбөгийн тоглогч дасгалжуулагч ингэж харагддаг юм. Нэг юм байна. Сүү, чамд хүрэх хангалттай их мөнгө. Чимээгүй Шоко. Мөнгийг олохоос өмнө үрдэх юм штэ. Сайн хувц хэрэглэлгүй бол яаж сайн тоглогч болох юм? Гол! Тийм ээ.
залив сонсъё. Ялсан юм шиг орил. Тийм ээ. Мундаг. Энэ бол ялалтын бүжиг. Сүү, зөвхөн гол оруулбал ингэж бүжиглэнэ. Тэмцээний бэлтгэлээ хийхгүй мө? Өшөглөөд дамжуулаад. Шок. Спортын ертөнцийг мэддэггүй чинь энэ байхгүй юу? Ялалтын бүжиг бол гол тулгуурна. Тийм ээ. Шоко тэмцээн үзэж байгаагүй. Би тэр шиг ойлгохгүй л дээ. Сүү, одоо тэмцээнд ялцгаад намайг тэмрэх бэлтгэлээ хийцгээе. За. Гүйцэ. Миний талбайгаас яв. Яагаад бүгдээрээ ийм муу юм бэ? Ганц ч сайн тоглож олдохгүй юм. Наадах чи хөлбөмбөгийн шин загварыг хувцсан. Энэ агаар шарах Жордны цөөн тоогоор гарсан загвар. Бас Дэвид Бекмийн хөлстэй толгой болтон. Тэд чи шилдэгүүд уучраа мэддэг хүмүүс. Би ер нь энд юу хийж байгаа юм бол? Та хоёр хөлбөмбөгийн шалгаруулалтанд орох гэсэн юм уу? Таачглаа. Гэхдээ шалгалт бараг шаардлагагүй дээ. Шалгаруулалтаа яг одоо эхэлнэ. За алив. Эхлээд зүгээр дамжуулаарай. Суу, хичээгэр бахархлын минь төрүүлэх. За ирхмээ. За тоглоцгоё. Энэс боо юм гэж юу ах вэ? Чи бас тоглож чаддгүй байлгүй. Юмыг зөв хийгээвэл өөрөө хийж бай. Тэр чинь яах вэ? Зүгээр л бөмбөгөө дамжуулаад. За яхав санууллаа шүү. Би дажгүй сайн тоглодог. Эчин үгүй байлгүй дээ. Шонхрын өшөглөлт. Дамагт шонхрын өшөглөлт үний юм байна. Яха! Хөх. Миний нэм гараг ингээд өнгөрлөө. Гүйцэ. Боли. Ахиж хязээж хөл бөмбөг заахгүй. Хой хадагтай. Наана бага бөмбөгөө дамжуулаад хаач тэхүү. Чи домогт галын наадам өшгөлөлтийг мэддэг юм уу? Ой, энэ хугацаанд хаа нуугдж байсан бэ? Талхны мухлаг хөл бөмбөгийн баг чам шиг мэрэгэн буудаж хэрэгтэй байна. Манай багт орох талаар бодож үзээрэй. Үндэснэ лигт тоглож ч магадгүй. Явж анкетаа бүрдгүүл. Тэгээд шууд бэлтгэлээ эхлэе. Цалин хэд юм? Зүгээр л гайхамшиг. Суу, би чамд Японы багийн эсрэг тоглоод хожсноо ярьсан билүү? Үгүй ээ. Гэхдээ сайн тоглосон гэдэгт итгэлтэй байна. Яг зөв. Амьдралдаа чам шиг ийм мундаг тоглогчийг харж байсангүй. Кинод талах. Суу, бүгдийн сайхан харагдуулахад бэлэн байцгаая. Тийм ээ. Аваа гариг бол шаргуу ажлын цоо шин 7 хоногийн эхлэл. Миний үсчний төвшин ёс. Тийм ээ, ажлын зөв ёс түүтэй жаал. Шоко, 10 болж байна. Яагаад хоцроод байна? Миний буруу. Кино зураг авалт хийгээд зам хаачихжээ. Ямар кино? Доноод хамгаалагчийн кино гинүү юу гинүү? Гудамжны эсрэг тал. Тоонууд хамгаалагч аа? Хүлээж байгаарай. Би хамт явъя. 2 дугаар үзэгдэл 5 дугаар зураг. Би бол Талхны Монгол хотын хамгаалагч. Хамгаалагчийн өшөглөлт. Загс сайн боллоо. Шүтэн бишрэгч огтд чи нэг таалагдсан да. Дараачийн үзэгдлээ авъя. Рейнжер ийм байдгүй. Тоонууд хамгаалагч тайснаа өшгөлөхдөө дандаа эхлээд нудрага зангиддаг. Гэхдээ эрхийн хуруунд гоцоож гарч ирээд байгаа болохоор кино баллаад байна. Харин
тий. Бас буруу нэрлээд байх юм. Хамгаалагчийн өшөглөлт биш, хамгаалагчийн хүчтэй өшөглөлт. Доонод хамгаалагчийг буруу хийгээд байна. Энэ кино доонод хамгаалагчийн ертөнцийг тоохгүй байх шиг байна. Харин тийм 4-р ангид гардаг анхны 6 донод хамгаалагчийн гурвансан зохиол үгээр хэлхийн аргагүй гоё болсон. Энэ кино дэрэгдэнд өгч чадчихгүй юм байна. Йоо, та нар Энд юу болоод байна? Доонод хамгаалагчийг ойроос сайн томруулж ав. Тэгж ууж тесрэл, жинхэнэ тесрэл чиг харагдана. гүй би. Үгүй альгүй дээ. Энийг хараа. Донод хамгаалагчид энэ гэрэл таарахгүй штэ. Шар өнг донодынх нь нүхийг бүдгрүүлнэ. Өөхгүй, түүний хайрцагны зөвчтэй тэнгэр гэрэл байх ёстой. Хамгаалагчийг яаж байгаа юм бэ? Яах гэж ирсэн бэ? Энд чинь хаалттай бүс яв. Бид хоёр буруу юм хийгээгүй штэ. Хөөж болохгүй шүү дээ. Тэр зүгээр л донод хамгаалагчийн шүтэн бишрэгч байна. Шүтэн бишрэгч хэрэггүй юмнууд байхгүй. Одоохон яваад өг. Шүүгээрээ. Танд хэлэх юм байна? Баялаа гэдэг чинь юу гэж байгаа юм бэ? Та цалингаа цагтаа өгдгөө. Би моргож жинзэлтэй. Хоолунд ч өгдгөө штэ. Хүлээж бай. Учрыг олж болно. Бали да. Би хүүхдүүдэд тэж явах ёстой. Чихэн төсөв мөнгөтэй болохоор бид хоёрыг дахиад дуудаарай. Мо талын дургүйгээр яаж киногоо хийх юм бэ? Буцаад ир. Янз нь жүжигчд хэрэгтэй болсон юм уу да? Тийм ээ. Бидэнд туршлагатай жүжигчд байгаа шүү. За гайхлууд минь зүгээр үз. Ийм сайхан байсангүй. Цагтаа бид дэлхийн хамгийн хурдан ялалцдаг од байлаа. Бусаддаа боломж олгоё гэж бодоод л энэ салбарыг орхисон юм. Би яруу алдартайгаар эргэн ирлээ. За тэр яг сайх юм аа. За. Баярлалаа. Доонод хамгаалагч чиний ээлж тулалдах цаг боллоо. Зогс. Сайных юу вэ? Хэтэрхий сайн жүжиглч шүү. Робот байсан бол сайн гисэн. Жаахан сэтгэл хөдлөл оруулаад өг. Миний илэрхийлэл том дэлгэцэн дэндүү зөөлтөд байна. Цагтаа би талахыг сургуульд Майс нарын арга сургууль. Сүү одоо чамаас шалтгаална. За, надад найдаж болно ирэх мэ? Би цуврал намны бүх үгийг цээжээр мэдэн шүү. Хамаагүй. Явлаа. Эхлээд. Юу гэж хэлэх вүлээ? Камерын өмнө тавах гэсэн чинь хэцүү юм байна. Гэгэн каналын минь гэж. Маа. Дараагийн үзэгдэлд чи баатрин араас хөөж яваад лазераар буутна шүү. Бэтгий балалчгаарай. Юу гэж баллах вэ те? Надад орлон тоглогчийн хэрэг гардаггүй байлаа. За толгой өвдөж чих. Явлаа эхлээд. Миний лазер бууны амтыг үзэх тэм бэлдэм. Цаас. Яагаад өөрөө дууг нь хийгээд байгаа юм бэ? Арга барилтай жүжигч. Өөрийнхөө аргыг хэрэглэн. Үгүй. Дууг нь дараа хийчихдэг юм. Одоо зөвхөн зохиолын үгээр л яв. Бас нэг юм байна. Чи яаж гисэн бэ? Хүүхэд байхдаа толгоогоор унжсан юм уу? Тийм ээ. Та яаж Эки өөдөөс дуугараад бай. Энэ шарсан талхнуудыг уу? ойлголоо. Гэхдээ би сүү. Шарсан талах биш. За, дараагийн үзэгдэлд донод хамгаалагч харийнханд баригдана. Орлон тоглогчтой тэгэхээр аль болох хамаг хүчээрээ цохиороо. Ойлгосноо? Тийм ээ. Явлаа. Эхлээд. Гүйцээ донод хамгаалагчаа. Үгүй би чадахгүй нэрхмэ. Донод миний дуртай хамгаалагч. Йоо. Бүр хар багаас минь ред хамгаалагч миний баатар байсан. Би цохиж чадахгүй байна ред. Харин өмнөөс ч цогиулъя. Би цохиогүй л доо. Нөгөө талх чиний ээлж. Жүжигчин болмоор байвал сэтгэл зүйн хувьд дорой байж болохгүй. Одоо мастрыг харж бай. Би ч гэсэн чадахгүй юм байна. Энэ үзэгдэлд агаар дээр өшөглөн. Та хоёр хоёулаа тэмцэлдэж байгаа хамгаалагч руу дайрна. Киноны оргил хэсэг шүү заа юу. Битгий баллаа дайж гараа. Ядаж ганц юмыг зөв хийх нь харцгаая. Би бол жүжигчин. Киноны хамгийн чухал хэсгүүдийг бүгдийг тод гаргаж өгнө. За эхэлцгээе. Би чадна. Нэг үзээд алдъя. Явлаа. Эхлээд. Сайн байна. Мөнгөний зураг авалтаа хий. Та гайгүй. Би чамд амтнд бүрдүүлээрэ. Би юу хийчихвэ? Явцгаа. Та хоёрыг ахиж харамааргүй байна. Бид шинэ жүжигчдийг авна. Юу? Үгүй.
Найруулагч кинонд гарах боломж олгоочд юу ч байсан хий. Жолтой гарахгүй гэж хамлаа. Биднийг оруулж галдаа ирэх мэт үү? Мөн гардва та хоёроор баллуулахгүй шүү. Шин жүжигчид ирсэн үү? Ирээгүй. Зураг авалт хийх аргагүй болсон. Гэрэл угарчихсан. Мөн ажилчид урам зориггүй болж камерч гэсэн эвдэрч эхлэв. Тэгвэл яваад шин төхөөрөмж аваад ир. Манай киноны төвсөвт юу ч үлдээгүй. Яасан дуустгүй өдөр вэ? Мөнгөний хэрэг гараа. Хэрэгтэй юм. Би өргөлж хөрөнгө оруулахыг хүсдэг байлаа. Ойлж үз. Кино хэдхэн ногоонор бүтдэггүй юм. Асар их хэмжээний мөнгө яригдаж байна. Суу, миний дансанд хэрэг мөнгө байгаав. 54 сая 69 мянган доллар ирэх мэ? Хөрөнгө оруулъя гэж байгаа бол зөвшөөрчихөө. Өгсөн мөнгөний авчихаа. Та ч гэсэн цалингаа авмаар л байгаа үсттэй, тийм ээ? Яг үгүй гэж байгаа бол болно. Гэхдээ жүжиглэж чадахгүй штэ. Энэ замбраагүй байдлыг яаж хүлээн зөвшөөрөхдөө жүжиглээд болох юм бэ? Ахин уулзлаа. Тулалдахад бэлдээд. Загс. За, цаашаа явъя. Янцтай. Дараагийн үзэгдэл. Одоо л миний агуу жүжиглэлтийг ойлгож байх шиг байна та. Би ч гэсэн хотоол нэг ойлгож явах шиг байна шүү. Өмнө нь бид хоёрыг шүүмжлэх гэж худлаа жүжиглсэн байна. Багийнхныхаа өмнө нэр нүрээ бодохгүй л болохгүй шүү дээ. Юу гэж хэлэх вэ? Яг боллоо. Сайн ажиллаа. Хөөх, би жинхэнэ киногоор гарна. Мөрөөдөл биелэж байна тийм ээ? Сонирхогч. Хөөе, эхэлж байна. Донод хамгаалагч 15 дугаар анги. Робо Карбсын дайралт. Робо гэнэ? Хөөе, хаан руу. Ахин уулзлаа. Тулалдахад бэлдээд. Энэ чинь юу вэ? Эний хүчит дайралтыг мэдрэхэд бэлдээ. Бас нэг өдөр, бас нэг роботыг яллаа. Отохгүй юм. Ямар эрдэнэ шиг гайгүй дээ. Бас миний бүх үгийг таслаад хайчихаж тэр найруулагч бит хоёрыг мангуу гэж бодсон бол та. Хорон санаатнууд нь би дуртай. Ястай өргөц. Яаж хийсэн юм болоо? Ерөөсө компьютер график шиг харагдаагүй. Хамгийн мундаг хорон санаатнууд байх наргагүй. Зүрх сэтгэлгүй роботын сэтгэл хөдлөлийг гарах ур чадварыг цөөхөн эдгэн жүжигчин л эзэмшсэн. Тийм ээ, таны зөв. Таны юр бусын жүжиглэх чадвар л роботын сэтгэлийг гаргаж чадна. Бас би хамт байсан шүү. Буцаад ажилдаа орох цаг боллоо. Бип буп бип бип буп бип бип буп бип 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 буп бип буп бип бип буп бип бип буп бип. Макароны амралт. Чихэр тусан туслах гоё амттай. Тансаг төлөн бас чихэрлэг. Макарон хамгийн амттай. Макарон. Ямар хөөрхөн юм бэ? Бүх цаг үеийн хамгийн хөөрхөн попот. Ядарчлаа. Жахан дөг хийгээдхий. Тэрэд унтаж байх цаг алгаа. Хорон мөч болгон чинь хуваартай. 2 цагт сурчилгаа, 4 цагт дараагийн тоглолтын хувцас өмсөж үзнэ. 6 цагт ярилцлагатай өнөө өрөө дахиад нэг тоглолттой. Би заавал Тийм ээ. Нэрээ мартснаас. Тасгал нэмлээ. Чамд урам зэрэг дутагдаад байгаа юм чинь. миний төрсөн өдрөөрөө би амарч болдгоо мó. Тэгэхээр би төрсөн өдрөөр чи нэг юм бэлдсэн. Төрсөн өдрийн хүргэе. Төрсөн өдрийн хүргэе хайх макароно. Төрсөн өдрийн хүргэе. Тэмээ хэлхээ мартчихж төрсөн өдөртөө зариулж өнөөдөр шүтэн бишрэгчтэйгээ уулзна. Юу? 10 цент. Одоо 4,000-ыг цуглуулад энэ сарын түрээсээ төлчихнө. Шүтэн бишрэгч юу? Тийм ээ, би байна макарон.
дахиад 10 цент. Өнөөдөр би азтай байна шүү. Нэг өдөр 20 цент. Хөөх. Чи юм аа? Намайг танихгүй байна. Чихэр амттай мөн. Гүйцэд болсон гайдал бас амттай. Нэг удаа би халтраад сүүгээ шалан дээр бүгдийг насгачихсан. Дахиад гайдал жимс байна уу? Тэгвэл аваад хувцсыг өмсүүлээрэй. Сайн уу? Намайг сүү гэдэг? Чамайг ин гэдэг үү? Макарон. Макарон гинэ. Уулзаж байгаагүй юм байна. Чи манай хотод шинээр ирсэн юм уу? Тоглолтоор ирсэн юм л да. Сайн байна. Шинээр ирсэн юм чинь би чамд хотод танилцуулъя. Явъя. Зөндөө олон хөгжилтэй юм байгаа. За. Хотын хамгийн гоё тоглоомын газар. Зөндөө олон гайхалтай тоглоомтой. Би ерөөсөө ийм газар ирж байгаагүй. Хөөе хардаа. Цогтөг тоглоом. Тоглоод үзтээ. Түрээсээ төлөхөд энэ цент надад хэрэгтэй л дээ. Гэхдээ анхны тоглоом чинь нохор би өгье. Ямар сайхан юм бэ? Толгойн цог. Яг энэ. Тэрийг. Ганц их зохиж чадсангүй штэ. Ямар хэцүү тоглоом бэ? Заримдаа хамгийн уур хүрэгдэг хүнээ бодож чадвал энэ тоглоомд хождъё. Тийм үү? 4 цаг дараагийн тоглолтны хувцас өмсөж үзнэ. Өнөөдөр завгүй. Манай менежер намайг чихэрлийг мэдэж болохгүй гэсэн. Энэ дараагүй гэдгийг харуулад өгье л дээ. Асан да ягшраа. Мачи. Баярлаа. Амттай байна. Хатуу. Манай менежер намайг чихэрлийг мэдэж болохгүй гэсэн л дээ. Макароныг чихрэл хийдэг үсттэй. Тэгвэл ядгийн ганцыг хазчихъя. Амттай юм аа. Хөөе, чи сахалтай болчлоо. Би ноён талах бай. Хөгшин бас ууртай. Нийтдээ юм аа. Ноён талах гэж хин? Ноён талах гэж манай дарга хотын хамгийн шилдэг үсчин. Юур болсон. Таач намайг алдаа гаргахаар уурладаг. Их уурладаг. Ямар өдгийг би мэднэ. Чи бас ууртай хөгшин дарахтай юм уу? Заримдаа өөр ажил хийдэг байсан ч болоосаа гэж хүсдэг. Лаад чамд харуулах зөндөө юм байна. Бүгдийг хапмаар байна. Ямар хөөрхөн юм бэ? Хөөх, танаа цагдаг ийж бүрдэн. Хөөх, янзтай гоё байна. Тийм үү? Чихэр тусан гоё амттай. Ансага зүтэн бас чихэрлэг бамбам. Рокет дуулах хамгийн гоё. Хөгжилтэй байлаа. Зургийн бүхээ рүү орцгоё. Тэхүү? Юу гэсэн бэ? Зургийн бүхээг? Чи ер нь зураг агуулж байгаагүй юм уу? Зургийн бүхээ гайхалтай штэ. Би сурталчилгаанд, цоврал кинонд хэдэн сэтгүүлийн сурчлагын тоглосон. Харин зургийн бүхээ гэж мэдэхгүй. Тэгвэл ороод үзээ. Явж дурсамжуулдэцгээе. Сая pop шүтэ макарон байсан уу? Юу хийж байгаа юм бол доо? Камерын баг хаан нуугдчих вэ? Зүгээр л машин руу хар. Гарлаа. Чи ямар тэрэг харагддаг юм бэ? Үгүй шудраг бус байна. Ахид ахуулъя. Бүгдээрээ яста гайхалтай гарчээ. Инээдтэй юм аа. Залуухан pop шүтэн болзож байна. Сайхан шүүгэн дэгдэнтэй. Чамд сайхан байсан гэж найдаа. Өнөөдөр янзтай сайхан байлаа. Чиний амьдрал их хөгжилтэй байхаа. Баярлаа. Би өдөр хөгжилтэй байхыг хичээдэг. Чи ч гэсэн тэгдэг үстэй. Надад үнэхээр хөгжилдөх цаг байдгүй. Менежер сурчлагаатай. их шаргуу хуваараар ажилуулдаг юм. Ажилгүй үедээ бэлтгэл хийдэг. Хурдангүй гэж. Нэрэ тиймдээ дарагтаа загнуулах хизээ сайхан байлаа да. Гэхдээ үйлчлэгчдийнхээ инээж байгааг харахаар загнуусны үр дүн гардаг шүү дээ. Хэдий хэцүү байлаа ч гэсэн хүмүүсийг жаргалтай болгож чадаж байвал би ажилласаа хийжээ гэж бодно. Хүрсэн өдрийн мэнд хүргэе. Миний шүтэн бишрэгчэд жаргалтай байгаа юм шиг санагдсан шүү. Нэрээ өнөөдөр миний төрсөн өдөр. Юу? Нэрээ юу? Байцаарай. Энэ 7 хоногт орой хоолндоо идэх гэж байсан юм. Гэхдээ чи иддэг шоколадтай билүү? Үгүй хэрэггүй.
Надад өгч битгий гарзал. Харц биш ээ. Хуваагаад идвэл илүү амттай. Ингээд яаж асаах вүлээ? Макарон, төрсөн өдрийн мэд хүргэе. Маш их баярлалаа. Манай ус чинь тавтай морил. Залуу минь өчигдөр поп шүтээ макаронтой хамт байсан залуу чи юм уу? Макарон поп юу яасан гинэ? Йоо, сонсоогүй юм уу? Макарон одоо дэлхийд шуугаан дэгдэж байгаад. Өчигдрийн зургнуудаа надад өгөх юм бол чамд $10,000 өгье. $10,000. Тийм ээ. Ийм их мөнгөтэй болчихвол түрээсэндээ санаа зовлох болно шүү дээ. Зургнуудыг холоод ирэх гэрт байгаа. Сайн байна. Маргааширч авъя. Тэр зургнууд хайчч ба. Зургнууд амьдралыг минь өөрчилнө. Тийм ээ. Ах дүүнэр минь санаа зовлох болно. Аав ээж тэтгэвртэй гарч болно. Энд байна уу? Тийм ээ. Мөн байна. Хурдан явъя. Хамгийн гол нь шинэ найздаа талархал илэрхийлмээр байна. Хөгжүүлдэж шинэ хадлын явдалтай уулзах цаг гаргах нь чухал гэдгийг надад ойлгуулсан. Юу? Алга болгосон гэдэг чи юу гэсэн үг юм? Тийм ээ. Миний буруу ирэх мэн. Мөнгө авна гэж саналтгүй шүү. Сайн байна. Бас л амжилттай. Тасалбар чинь сайн зарагдаж байна шүү. Бас шүтэн бишрэгч чинь захиа явуулсан байна. Үсчний газарт найз чинь үргэлж байгаа шүү.